Тэгэхээр төмшөл компани 3 дахь үйлдвэрлэлийн борлуулалтын орлого бол нэгдэг өссөөр гэж байгаа. Гэхдээ ашигт ажиллагаа бол баг зэрэг саарсан нь. Ер нь хүн сөрөлгчдийн дунд нь бол энэ хандлага үргэлжлэсээр байх шиг байна. Тэгэхээр энэ оны энэ үр дүндүүд нь юу нөлөөлсөн бол замун түвшлэн энэ өнгөрсөн одоо тайланд хугацаанд онцлог үйл үзүүлэлтүүд бас таны туслах болооч. Тэгээ 3 дахь үйлдвэрлэлийн байдлаас харахад бол компани бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээ бол өссөн, борлуулалтын орлого бас өссөн. За гэсэн хэдий ч бол ашигын түвшин бол тэг сайн өсөж чадсангүй. Тодорхой хэмжээгээр бас бага зэрэг хэмжээгээр буурсан байна. Гол үзүүлж байгаа нөлөө бол энэ нөгөө түүхийдийн зардлын өсөлтөд байгаа даа. Нөгөө тал дээр бол бүтээгдэхүүний үн бол тогтвортой байгаа. Бүтээгдэхүүний үн тогтвортой байгаа учраас яг нөгөө нэгжээс олж байгаа ашиг, маржийн хэмжээ бол бас тэгж өсөж чадахгүй байгаа. Энэтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Мэдээж төмшүүд компани одоо хэрэгжүүлж байгаа энэ томог төслөө төмшүүд 3 төслөө. Тэгэхээр та уг төслийн одоо бүтээн байгуулалтын явцаас сонирхолж байна. Төмшүүд 3 төслийг бид 2024 оны 5 сард анх эхлүүлсэн. Одоо ингээд жил гарангийн хугацаанд бол ерөөхдөө бол дуусчихсан орж байна. Одоо барилга байгууламж бол 100% дууссан. Одоо тэнд бол яг шувуу одоо дотор нь ороод тий бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа процесс бол нийт одоо төслийнхаа 60% дээр хүрсэн байгаа даа. Энэ оны эцэхэд бол 80% дээр хүрнэ. Тэгэхээр бол маш богино хугацаанд бол энэ томоохон төслийг бол бид бас амжилттай хэрэгжүүлж чадлаа гэж хэлж болох юм аа. Тэгэхээр төмшүүдийн мэдээж бас нэг томоохон одоо анхаарал хандуулах салбарууд мэдээж одоо тэжээлийн зах зээл байгаа. Тэгэхээр өвлийн одоо үйлдвэрлэл гэж байгаа холбоотойгоор мэдээж одоо тэжээлийн үйлдвэрлэл бол хэлээдгүй нэмэгдсэн баг шаардж байна. Тэгэхээр зах зээлд юу нь бол тэжээлийн эрэлт ямар байгаа гэж харагдаж байгаа. Яг өвлийн үйлдвэрлэлтэй холбогдуулаад бас мэдээж тэжээлийн одоо борлуулалт нэмэгддэг. Энээс гадна бол нөгөө бид босод фермерүүдийг ер нь бол тэжээлэр маш сайн хангаж байгаа. Тэг одоо дотоодын шувууны аж ахуй эрхлэгч нар байна те. Тэгэхээр одоо эднэрийг бол бид бүгдээр ингээд тэжээлэр хангаж байгаа учраас одоо энэ нөгөө фермерүүдэд зориулсан одоо зах зээлийн одоо борлуулалт бас нэмэгдэж байна. Цаашдаа ер нь бол одоо Монгол улс манай орны одоо бас энэ байгаль цаг ууртай холбогдуулаад одоо малын тэжээл бол цаашдаа бол бас нэлээдгүй бас үйлдвэрлэл нэмэгдэх байх, зах зээл бас нэмэгдэх байх гэсэн юм төлөвлөгөөд байгаа. Эннийхээ одоо бас хүрээнд бид бас энэ агрофид гэх тэжээлийнхаа үйлдвэрийн хүчин чадлыг бас өргөдөгч байгаа. Энэний бэлтгэл ажил болгож байгаа. Тэр компани ер нь борлуулалтыг задлж үзэх юм бол одоо үндэгний үйлдвэрлэл тэжээл болон бордоо гэсэн нэг томхон 3 бүлэг багш байна. Тэгэхээр энэ 3 нь ер нь борлуулалтын орлого ер нь ямар хэмжээтэй байна. Яг бүтээж байгаа. Ер нь бол анханасаа л ер нь бол нэг 85% өндөгний бизнес, 80-аас 85% өндөгний бизнес, 15-аас 20% нь бол тэжээлийн бизнес л ясна. Бордоо бол нэлээж бага гэж хэлдэг. Энэ бол нөгөө хэсэг бол яг цаашдаа бол доктортой явж байгаа шиг байна. Тэгэхээр мэдээж хамаахан томоохон хэсгийг бүрдүүлдэг одоо өндөгний бизнес харж үзсэн бол шингэн өндөгний үйлдвэрлэл одоогийн байдлаар ямар явцтай явж байгаа. Хүчин чадал ямар хүчинд хүрсэн зам өндөөчлөө одоо баярын одоо үйлдвэрлэл гарч байгаа холбоотойгоор мэдээж багцаа эрэлт хэрэгцээ бас нэмэгдэж байна. Манай одоо бас нэг бэкери компаниудад зориулсан энэ бол нөгөө тусгай одоо хэрэглэгч нарт зориулсан бүтээгдэхүүн. Одоо бэкери компаниудад мөн одоо бас энэ хоол үйлдвэрлэлийн одоо салбарын зориулсан тусгай бүтээгдэхүүн байгаа. Энэ бол одоо бас яг нөгөө хүмүүсийн одоо харилцагч нарын одоо хөдөлмөрийг хөнгөвчлсөн одоо ариун цэврийн одоо дээд зэргийн төвшөнд одоо энийг нөгөө зориултын одоо өндөг хагалдаг, ариутгадаг машинаар савлж бэлтгэсэн одоо ийм бүтээгдэхүүн байдаг. Тийм болохоор одоо бас яг нэг нөгөө тухайлсан зах зээлүүдэд гаргадаг ийм бүтээгдэхүүн байгаа. Ерөнхийдөө одоо бол бас энэ бол бизнес бол нөгөө тэлтийн бас нэг энэ үе дээр явж ийн гэж хэлж болох юм. Одоо нарийн бовны компаниуд хуучин бол зүгээр нөгөө өндгийг гараараа хагалдаг ч гэдэг юм уу одоо тийм механик ажиллагаатай байсан бол одоо томоохон бэкери компаниуд бол бүгд одоо бас яг энэ шингэн өндөг гэдэг энэ бүтээгдэхүүн рүү бол орж ийн. Одоо бид нар бас энэ бүтээгдэхүүнийг бол бас зах зээл дээр бас нэлээд амжилттай нутагшуулж чадж байна гэж хэлж байна. Төмшөд 3 дахь төслийн өөрөө төмшөд компани хувьд мэдээж одоо хөнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд одоо зээл авч хэрэгжүүлж байгаа төслүүд юм. Тэгэхээр үүнтэй зэрэгцээ мэдээж дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжиж байгаа боловч нөгөө талдаа мэдээж Евразийн одоо эдийн засгийн холбоотой одоо байгуулсан гэрээ нь бол мэдээж хүнс үйлдвэрлэгч нийлээдгүй дарамт болохоор харагдаж байгаа шүү. Тэгэхээр та энэ тал дээр ер нь ямар байр суурь байна? Бид нар Евразийн эдийн засгийн чөлөө худалдааны хэлцээрийг бол анх байгуулагдах гэж байхаас нь л ахуулаад ер нь бол хүчтэй эсэргүүцэжсэн. Тэгээ бидний одоо бас эсэргүүцэл
бас тодорхой тийм сайн үр дүнд хүрч чадсангүй гэж би бас үзэж байна. Яг л одоо энийг бол хэлцээрийг бол Монгол улс энэ хэлцээрт бол нэгдэж орсон. Одоо хэлцээрийн дагуу одоо бас энэ гайлын татврын хөнгөлөлттэй одоо бараанууд те зарим нь бол тэг татвартай бараанууд одоо орж ирэх нь одоо цаг хугацааны асуудал. Гэсэн хэдий ч бас нөгөө талдаа бол бас Монгол улсын засгийн газар бол хүнсний үйлдвэрлэлүүдийг бас ингээд дэмжих тал дээр бол бас анхаарад хүнсний хувьсгал Атрын 4-р аян гэх мэт одоо хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд аж ахуйн нэгжүүдэд болохоор тодорхой хэмжээний нөгөө хөнгөлөлтөө зээл болгож байна. Энэ хөнгөлөлтөө зээлийн үр нөлөөгөөр бид нараас үйлдвэрүүдэд маш богино хугацаанд барьж байгуулж чадж байна. Төмөн шууд 1 гэдэг фермийг бид нар нэг 15 жилийн хугацаанд байгуулсан. Төмөн шууд 2 гэдэг фермийг бол бид 19-оос 2024 он гэдэг 5 жил гарын хугацаанд байгуулсан. Төмөн шууд 3 гэдэг төсөл нь бол энэ төмөн шууд 1-2-оос илүү том ийм төсөл байгаа. Гэхдээ энийг бол бид нар жил гарангийн хугацаанд байгуулж байна. Энэ бол бас яалтчгүй одоо бас энэ санхүүжилттэй богино хугацаанд шийдсэн санхүүжилт нь бэлэн байгаагийн одоо бас энэ давуу тал гэж хэлж болох юм да. Тэгэхээр Монголын өргөн бирж дээр одоо нээлттэй хүнс үйлдвэрлэгч компаниудын ер нь бол санхүүгийн тайлбар гарч ирэх юм бол нэлээдгүй зөвхөн шууд компани үр төлбөр бол хамаагүй харьцангуй бага харагддаг шүү. Тэгэхээр ер нь санхүүжилтийн хүрэлцэл байдал ер нь ямар харагддаг бол хүнс үйлдвэрлэгч компаниуд очоод санхүүжилт хатахад ер нь хэрэг хүндрэл болж байна. Мэдээж яг энэ компани болгон бас нэг үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагаа нь ямар байхаас харилцаа адилгүй нөгөө бэлэн мөнгө болон өр төлбөрөө яаж удирдах вэ гэдэгтэй холбоотой байх. Манай хувьд бол яг бид бол бас хит их хэмжээний зээл авч одоо өөр дээр ачаал үүсэхгүйгээр бас аль болох одоо тохиромжтой хэмжээний зээл аваад тухайн зүйлдээ бол аль болох одоо тийм нөгөө зөв зарцуулаад ингээд нөгөө бэлэн мөнгө удирдах явахыг л бас боддог л да бас. Хит их бас өрийн дарамт үүсэхийг хүсдэг. Тэгэхээр энэ жилийн байдлаар мэдээж инфляцийн түвшин нэлээд өндөр түвшинд хадгалж байгаа. Төмөн шууд компаниуд нь өөрсдөө одоо өнөөний бүтээгдэхүүнийхээ одоо үнийн доктортой байдлыг хэрэгжүүлэх юм ямар бодлого баримталж байгаа. Бид ер нь 2023 оны 10 дугаар сараас хойш өндөгнийхөө үнийг бол өөрчлөөгөө. Яг компаниас худалдаж байгаа үнийг те. Дунд нь бол одоо дамжуулан борлуулагч нар үнийг нь бол дээш доошоо өсгөх бууруулах юмуд бол байдаг байсан. Энэ бол одоо тухайн одоо бизнес эрхлэгч нарын өөрсдийнх нь мэдлийн асуудал. Компани зүгээс бол одоо 2 жилийн хугацаанд бол үнээс маш их сайн доктортой барьж ирсэн. За хамгийн гол нөлөө үзүүлдэг юм бол энэ тэжээлийн түүх хийд байгаа. Одоо энэ жил бол Монгол оронд бол бас энэ тохиолдсон ган зудтай гангийн одоо энэ нөхцөл байдалтай холбогдуулаад тариалан эрхлэгч нар маш их ургац алдсан. Дотоодоос Улаанбуудаа худалдаж авахд маш хэцүү болсон. Ийм учраас импортын Улаанбуудаа авч бид тэжээлийн үйлдвэрлэхээс өөр аргагүй болж байна. Тэгэхээр импортын одоо түүхийг худалдаж авахд бол нэлээдгүй зардал үүсэж байна. Энэ бол бас бид нарыг бас одоо бас энэ үнэ бас энэ одоо барихад бас нэлээдгүй бас энэ сорилттой тулгархаа хаа гэж бодож байна. Тэгэхээр доктортой хөгжлийн хүрээнд авч үзэх юм бол одоо 2024 оны одоо байгаль орчин нийгмийн засаглалтын тайландаа бол төмөн шууд компани сэргээдэх хэрчим хүчний одоо үйлдвэртээ хэрэгжүүлэх юм бол сорж байгааг танилцуулж байсан. Тэгэхээр одоогийн байдлаар бол энэ одоо ойрын хугацаанд новон технологи бол ногоон эрчим хүчийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх ямар боломж бололцоо байна. Яг энэ жил бол бид нэлээд сайн судалгааны ажлуудаа хийлээ. Хэд хэдэн одоо бэлтгэн нийлүүлэгч, хэд хэдэн одоо энэ тоног төхөөрөмж одоо нарны одоо тий панел суйрлуулах энэ компаниудтай бас уулзч хийгээд судалгааны ажил дээр явж байна. За дараа жилээс бол бид нар бол энийг бол бас туршилтын журмаар бол эхлүүлэх нь зөв юм байна гэсэн ийм шийдэлтэй байгаа.